Тэгээд жишээ нь энд нэг софтвер харъя. За энэ софтвер байна. Тэгээд энийг буулгаад миний 2002 онд хийжсэн нэг юм харъя. Энэ боорлон дээр хийжсэн бүр дээр юм. За энэ байна. За одоо энэ дээр одоо энэ хайрцаг болгоно бол юу? Одоо digital filterүүд софтвер. Тэгээд энийх нь одоо time constant-ыг өөрчлөөд үзье. За энийг би ингээд 40 болгочих. Тэгэхэд л ингээл автоматар өөрчлөгдөн. Энэ яагаад өөрчлөгдөж байгааг би мэдэхгүй. Зөвхөн би тэр time constant-уудыг л өөрчлөхөд ингээл өөрчлөгдөж идэг. Ингээл. За одоо энийг өөрчлөхөд юм болгоно. Ингээл энэ бол автомат тохируулгын л. Тэгээ энэ функцүүдийг нэмэх хасах үйлдэлээр макропроцессорт ойлгуулж бодуулдаг функцүүд. Тэрнээс биш одоо макропроцессор интеграл бод, дифференциал бод одоо тий RL фильтр, RC фильтр гэж өгөхөд ойлгохгүй. Энэ бүхнийг математик одоо аргаар хийж сурсан. Тэр бол электрон бараа хийх нэг нууц нь. Энэхүүгээр бол юу ч хийж чадахгүй. Тэгээ энийг бол MATLAB Simulink-ийг ашиглаж хийж болно л доо. Тэгэхээр миний хувьд бол MATLAB Simulink-ийг ашиглах шаардлагагүй. Яагаад гэвэл миний ажиллаж исэн 3 компани гуруула өөрсдөө хийдэг гэсэн. MATLAB Simulink-ийг ашиглаад хийдэг компаниуд маш ховор. За том машины үйлдвэрүүд л ашигладаг. Бусад үйлдвэрүүд бүх юм өөрсдөө хийдэг. Одоо real time operating system гэж байдаг. Зарим үнгүүч байдаг. Тэгээд би асууж ирсэн л та. Яагаад ингэ билийн юм ашиглаж болдгоо ингэ өөрсдөө хийдэг гэхэд бүгдийг үтсэн, бүгдээр ажиллаагүй гэж байгаа юм. Тэг өөрсдөө хийж сурсан. Тэг өөрсдөө хийсэн юм бол яаж засч болно, янзлж болно, нэмж болно, хасч болно. Өөрөөр туршаад үзэж болно л да. Энэ функц нь бол миний функц те. Энэ функцийг яаж хийснийг би үзүүлэхгүй те. Тэгэхээр энийг MATLAB Simulink хэрэг байхгүй. MATLAB Simulink-ийн бүх функц надад байгаа байхгүй. Одоо тэгэхээр миний энэ функцүүдийг ашиглаад мотор контролыг ямар ч инженер хийж чаддаг болох нь те. Ямар ч инженер одоо роботыг бүжиглүүлж чаддаг болно. Тэгэхээр миний хэрэглэгч болох юм бол бүх юм бэлэн. Одоо ингээл одоо роботыг бүжиглүүлж болно, эсвэл моторыг тогтворчулж болно. Энийг бэлэн ашиглах одоо туулын одоо айдрлээ гэсэн үг. Интеграл бодно гэж бид нэр ярьдэн шүү дээ. Талбай олно гэл тийм. Тэр нь синусоид ороход ийм бүдүүн синусоид гарч байгаа 90 градусаар ингээд зөрөөд автоматар. Тэгэхээр энэ л интеграл бодох гэхэд макропроцессор ойлгохтой. Энэ Excel дээр бодсон тэгштгэл байгаа байхгүй. Тэр энэ тэгштгэлээр л нэмэх хасах үрж хуваах үйлдэлээр л макропроцессор бодоход ойлгоно тийм. Энэ дандаа функцүүд байгаа одоо. Жишээ нь энэ одоо юу вэ? Энэ бол RL фильтр гэж байна. Энэ RL фильтр, low pass фильтр гэдэг. Тэгээ энэ хэд чинь л ингээл бэлэн те. Тэгээ энийг 0.3 чинь 0.5 болвол яах вэ? Нара. Өөр болж байна. За 0.1 болвол яах вэ? Ингээл энэ бол математик тэгшгэлээр бүх одоо функцүүд байна. Тэр MATLAB Simulink биднэрт хэрэггүй. За энэ бол юу вэ? Дифференциал бол уламжлал гэдэг шүү дээ. Математик тэр ч одоо энэ багхгүй. Ингээл тэр эртний нэмэх хасах үйлдэлээр хийждэг. Тэгэхээр макропроцессор уламжлал бодоход ойлгохгүй шүү. Тэрийг л нэмэх хасах үйлдэлээр хийн. Тэгээ энэ бүх тэгшгэлүүдийг бол англи улс зүгээр нэг ингээд нэг өдөр бодоод олцоогүй маш олон 10 жил, 20, 30, 40, 50 жилийн хөдөлмөрийн үр дүнд олсон тэр математик загварчлаа багхгүй. Тэрийг би ашиглаж сураад тэр одоо experience ашиглаад өөр компанид ороход миний цалин бүр 2 нугарч ирсэн. Английн одоо үйлдвэрүүд хоорондоо бие биендээ яма дамжуулт гэж гисэн бие биендээ инженерүүдэд дамжуулснараа бүх одоо мэдээлэл солилцож ингэж английн одоо инженерийн үйлдвэрлэл дээш асар хурцтай хөгждөг. Яа тэгвэл би нэг компаниас нэг одоо дадлах чадвар те ямар нэг юм сурлаа гэхэд тэрийг ашиглаад өөр компанид ажиллаж болдог. Тэрнээс тэр компанийн яг ижил бүтээгдэхүүнийг очиод хийх ч юм уу, яг тэр компанийн ECM-ийг аваачаад өөр компанид хийнэ гэж байдгүй. Тийм тэгдэг шаардлагач байдгүй. Өөр компанид шаал өөр бүтээгдэхүүнүүдийг тэгтээ ашигладаг одоо шинжлэх ухааны арга техникүүд нь адилхан байдаг. Тийм болохоор англи улс амар хурд хөгжиж байгаа. Тэгэхээр би англи сурсан юм тэр одоо чадварууд ашиглаад энд ингээ ажиллах нь бол хууль ёсны, зам ёсны юм. Ямар нэгэн тийм хууль мөл төрж байгаа юм байхгүй. Англид хийж ирсэн юмнуудаас бүр шаал өөр юм хийж байна.
компанид хийжсэн ажлуудаас өөр юм хийж байна. Хүний хийж байгаа өдөртийн систем одоо Англи, Америкийн хаач байхгүй тийм шинэ өдөртийн систем хийж байгаа. Тэгээд энэ зарим хүмүүсийн одоо энэ ихэд RL фильтр одоо pulse тийм step change ороход ийм реакц үзүүлж байна. Жишээ нь Бряме константын өөрчлөлт үзээл та энд 0.3 болгоё. Тэгвэл арай ингээл удаан болчихно тий. За энийг би бишээ 0.1 болгоё. Тэгвэл бүр удах нь тий. 1.08 болгоё. Тэгвэл ингээл энэ time constantын өөрчлөлт байгаа байхгүй. Тэгэл энэ бол дахиад математик тэгштэл. За одоо энд юу вэ? Энэ болохоор эсрэгээр pulse оронгууд ингээ буурдаг. Энэ болохоор RC фильтр. Одоо өндөр давтамжийн фильтр. За энэ болохоор zero crossing detector гэдэг нөгөө differentiator чинь дифференциатор гэдэг чинь уламжлал бодох тийм. Пульс ингээл оронгууд энэ 0-ийн цэгийг тийм 0-ыг яг л детект хийж байгаа байхгүй. 0-ийн детектор гэсэн. 0-ийн цэгийг. За энэ нь болохоор интегратор. Ингээл ийм пульс оронгууд ингээл хязгааргүй яваад идэг. Тэгээ энд нь софтвер дээр энийг лимит хийж өгдөг гараараа. Хардвер дээр бол энэ тижээлийн блокоор ингээд лимит болчдөг. Тэгээд энэ регуляторыг өөрчилж үзье л да. Одоо энэ налог нь би өөрчилнө гэсэн. Энийг одоо 0.5 болвол арай юм огцсон болох нь тий. Энийг автомашинд энэ функцийг их ашигладаг нэлээ. Энийг би 0.05 болгоё. Тэгвэл бүр энэ налог болж ирэх нь тий. Энийг бүр 0.1 болгоё. Бүр налог болж ирэх нь. Энэ бол яг нэг автомашины нөгөө хаас дарангууд машиныг алгуур хордлуулах уу, огцом хордлуулах уу. Зарим машинууд борлуулалтаа удаад маш огцом ингээд хордолдог. Гэтэл Америкийн хуулинд бол тэгж болохгүй гэдээ хууль гаргачаад ийм алгуур хордолдог. Нэг хүн алахгүй шүү дээ. Нэг бизнесээ боддог энийг хуульчлаа заадаг шүү дээ. Тэгэхээр Монголын юунд ямар ч тийм хууль байдгүй. Дуртай машин зарагч яадаг, дуртай машин хүн дайрч алж ий. Тэгэхээр энд бол ийм хууль хамгаалалт хэрэгтэй болов гэж бас бодогдож байна. За энэ төхөөрөмж байна. Энэ бол ийм лабораторийн төхөөрөмжгүйгээр бид нэр юу ч хийж болох вэ? Тэгээ Монголд байдгүй байсан. Тэгээ энийг би өөрөө хийсэн. За бэлэн юм авчи гэхээр 70-80 мянган Америк доллар. Тэгээд энд өгж байгаа төс нь болохоор 15 сая. Тэрний 30% ажлаа хийж байгаа болохоор энэ боломжтой. Энийг ийм стенд би урд нь зөндөө хийжсэн англ. Тэгээд зүгээр зарим хаягдл трансформатор ашиглаад тэр 3 трансформаторыг Америкээс захиалж аваад бусд нь бол тэгэл арах юм хийгээл. Тэгэл энэ нь болохоор Rise Love гэсэн сигналын өдөртийн системд өгнө. Энэ бол hardware software-ийн зохицол руу ааштай. Одоо миний хийж байгаа. Тэгээд энэний тижэл нь болохоор энэ 220 тогтмол 200 ирнэ. Одоо эндээс авчихна. Тэгээ миний автоматикийн гаргалт нь энд ирэх юм. Энэ гаргалт нь энэ эсэргүүцлийн гүйдлийг хэсгэж багасгана. Саяны энэ дотрээс нь тэр ногоон эсэргүүцэл тэрний гүйдлийг хэсгэж багасгана. Энэ нь болохоор генераторын өдөөлтийн өдөөгчийн загварчлага төр зүрхэнд ашиглаад ажилчвал энэ туршина. Тэгээ яагаад энийг ашиглаж байгаа гэхээр генераторыг бол ийм олон төрлийн аварын горимд оруулж болохгүй. Энэ төхөөрөмж бол генераторын загварчл болохоор янз бүрийн ийм аварын горимд оруулж энэ автоматика туршаад тэгээ аваар эсэргүүцэх автомат гэж одоо бас ойлгож болох юм да. Тэгээ яг гүйдлийн хамгаалттай. Тэгээ бүх юм трансформатораар ингээд одоо тусгаарлагдсан. Isolation. Тэгээд энд яг Cosmos Peak-ийн горим гэж байна, хүчлийн горим гэж байна. Энэ Cosmos Peak-ийн горим бол Англид байдаг, Орос Монголын системд байдгүй. Тийм болохоор нөгөө Монголын систем Оросоос салангууд найс суучдаг. За энэгээр болохоор автоматын горим, гар удирдлагын горим энэ Оросд Монголд байгаа. Монголд бол зөвхөн хүчлийн горим байна, Cosmos Peak-ийн горим байхгүй. Бас систем тогтворжуулагч автомат гэж юм энд бас байгаа. Тэр нь болохоор Орос Монголын системд байдаг юм лээ. Тийм болохоор бид нэр Оростой зайлшгүй холбоотой байж идэг. Оросоос одоо нэг төгрөгийн одоо юу ачаал авахгүй ч гэсэн бид нэр мөнгө төлж амьдрдаг. Тэгэхгүй бол одоо энэ цөөхөн генератор доктортой байж чаддгүй. Хэрвээ Монголын 47 генераторыг бүгдийг ийм одоо Английн стандартад оруулаад одоо бүх одоо тэр одоо шкаф шиг том схемийг ийм чипийн дотор софтвер болгож оруулаад тэгээ Английн стандартаар систем хүчний систем докторжуулагч автоматик энд хийчих юм бол одоо бид нар Оростой Орос ажиллах, амьдрах чадвартай болох юм.